За Өсгөлөөс Булган аймагт ирсэн явж байна. Одоо Эрдэнэтэд хамт ажиллаж байсан нэг дүү маань Булган аймгийн аймагт ажиллаад энд амьдарч байгаа. Тэгээд тэр дүүтэйгээ уулзах гавж байна. Амар борлсон байгаа. Нүүр бүр амар түлэгдсэн. Гамшиг. Булган аймаг. Булганд нэг булаг орох байх гэж бодож байна. Ингээ би булганыг богинохон явж байгаа газруудаа харуулад явъя. Мод ихтэй газар юм шиг санагддаг. Би 10 жилээ энд төгссөн, булган төгссөн. Нам тайван гоё газар та. Яг энэ замаар ингээ би хичээлд явдаг. Манай гэр энэ дэшээ байдаг. Би яг энэ замаар ингээ хичээлд явдаг ус 10 жил тахтай. Тэгэхэд ийм засмал байгаагүй, ийм явгууны замч байгаагүй. Зүгээр л нэг байдаг шорон замтай. Тийм байсан. Одоо ингээ булганы төв ерөнхийдөө энэгээр ингээ харагдаж байна. Би жоохон бахта энэ цэцэрлэгт явдаг байсан. 7 дугаар цэцэрлэг. Булган аймгийн 7 дугаар цэцэрлэг. Энэ цэцэрлэгээс жижигхэн маама гараад гүйдэг байсан байна да. Хөрхи. Одоо батсан ч гоё шүү. Цэцэрлэгийнхаа урдуур явж байна. Энэ цэцэрлэг рүү ингээл гүүгээл ордог байж дээ. Борлсон ч гэсэн арьс гоё гялтгаар гөлцгөр байна шүү. Одоо яг булганы зах руу н орох гэж. Зах. Тэгээ маань бол одоо тэнд байна. 3 давхар тоосхон. Харагдана. Булан л харагдчих та. Ингэж яваа зах руу ордог. Ингээ сүү цагаад зардаг газар нь. Энэ одоо ингээ зах нь. Таксины зогсоол. Одоо ингээд ирэнгүүт хөгжим жүжигний театр гэдэг булгана. Жохон бахтай энэ мөн чих кино, жүжиг, драм булганд ирж байгаа тоглолтыг бүгднийг мөн чих үздэг байж тээ. Ихэнхтэн туулайдж ордог байж тээ. Авьяас чадвараараа. Одоо зах нь байна. Юм цацж байна. Шүн болохоор бүр гоё. Ногоосолж байна. Гарцгүй юм байна. Гарцгүй газраар дайраад гарчлаа. Одоо ингэж яваа цагдаагийн газар руу ордог. Бас төв талбай нэнд байгаа. Тэгээд би одоо цагдаагийн газар руу орно. Энэ хоолны газар жаргалан мэдчихэл юм уучил. Булган миний хэлсэн нөгөө саад энд байна. Бас тэр дээр байгаа. Хоёр айгүй гоё том саадтай. Ингээ төв номын сан. Ингээд хөгжим жүжигний театр нь одоо энд байна. Хөгжим жүжигний театр. Хөгжим жүжигний театр. Ингээд энэ нутгийн удирдлагын ордон. Мэдээж талбай. Сүхбаатрийн талбай гэж. Цогт хунтайчийн талбай. Энэ талбай бол ингээд анхдагшаар алдартай булган нутагт ирлээ. Энэ саад руу зав гаруул орж үзүүлнэ. Саад амар гоё.
энэ цагдаагийн газар энд байна. За Булган аймгийн цагдаагийн газар. Ингээд энэ цагдаагийн газар руу орохдоо ч юм уу гадуур бичлэг хийхээр хүмүүс аягүй дургуутдаг. Угаасаа арга чийжтэй. Ойлгохтой юм бол биччихээ гэж ингэж боддог байх. Одоо тиймээс бичгээ боллоо. Газрын цагдаагийн газар руу орох хэцүү шүү. Хөвсгөл бас цагдаагийн газар руу бас бичлэг хийж чадаагүй. Үгүй ч гэсэн орё доо. Орё доо. Битэн. Гадуур явж мах ногоо авсан. Өлсөө цайны газар орж ирээд хуушуур чансан өндөг бууд захиалаад итгэж байна. Ийм гоё цайны газар байна. Амар халуун байна. Шатлаа. Сикси амар явж байна. Усны гэл байхгүй, усны лак байхгүй. Өмнө уулзсан бишгтэр гарсан дүүтэй уулзах гад явж байна. Өнөөдөр Булганд ингээ 2 дахь онж байна. Маргааш Эрдэнэт яваад цаашаага вагоноор Улаанбаатар явнаа. За ингээ сексиц явж. Булганд нэг сони юм амар их нохоотой юм байна. Булан ториол нэг танихгүй нохоо, булан ториол нэг гудамжны зөлбөн нохоо, гудамж ториол нэг нохоо. Ханаас айдаг хүн бол амьдрахгүй газар шүү. Тэгээд би бол Булганд ирээд такси ерөөсөө барьж үзээгүй. Дандаа алхацдаг. Угаасаа Эрдэнэт хүртэл алхацдаг болохоор. Булган бол бүр жижиг. Одоо яг захаар нэвж байна. Пум. Цэцэг. Одоо бас л нэг өмнө ирсэн талбай руу орж явна. Одоо ингээд саадаар дамжаад нөгөө дүүгийн байгаа газар очиод дүүтэй хамт нэг ажил амжуулах ёстой байгаа. Зя. Зүгээр амар сексизэн юм яваад байна да. За явах дээ. Сексгэр биш байлаа гэж яах вэ? Сексгэр байлаа гэж яах вэ гэж. Энд ийм зам тавьж байгаа юм байна. Энэ газрын артлын автомашины зогсоол. За тэнд салхилах хэсэг байх шиг байна. Сандал байхыг бодоход. Зэн ингээ битүү модон саад хамгийн гоё нь. Энэ саатны зүгээр майхан бараа унтчихад юу яа тий. Модон битүү хүчил төрөгч. Хөөгдөх юм болов. Болдгүй юм болов. Үзхөө. Үзида. Эх хөрхийн ч оролт юм байна дөө. Халт.
Энэ хүрээлэн энтлийн хаалгаараа л аваа ордгоо юм байна. Энэ уг нь төв хаалган байхгүй юу? Төв хаалгаараа л аваа ордгоо юм шиг байна. Нөгөөтлийн хаалгаар нь дайлаар мордцгоо. Болохгүй бол даваад орё. Хөөрхөн бодол. Нийтийн байр шиг хамтай зочд бодол гинэ гэсэн чинь. Ийм байр байт юм байна. Ийм хоёр давхар. Tamam. Tamam. I've seen you in a movie, I heard you in a song. Now I know that this will never go wrong. Like you already knew me, that's why we get along. Yeah, I know that this will never go. Ooh, it's cinematic in the way we connected. Girl, you're so familiar, I never expected you to be right in my arms. And my favorite part, how you talk in the dark. Oh God, there's something about the sound of you is stuck in my head. I'm hopelessly romanticizing all that you said. Even though I see that I'm in too deep, I still gotta let you know that I never wanted anyone more. Falling forwards onto the floor. Feels like I felt this feeling before. I've seen you in a movie, I heard you in a song. Now I know that this will never go wrong. Like you already knew me, that's why we get along. Yeah, I know that this will never go wrong. За одоо ингээд булганд 2 хоноод одоо булганаас явж байгаа Эрдэнэт орлоо. Эрдэнэт орж ус мессеж суулчаад маргааш Улаанбаатар явнаа. Амар ерөөсөө ингээд нэг юм цүнхтэй тавьж байгаа. Тэгээ энэ цүнхэнд байгаа хувцаач бүрэн өмсч ашиглаж чадахгүй. Төвчлэн дандаа шорт бот болох тавьчихад байгаа. Одоо бас яг энэ цүнхээ аваад Улаанбаатар явна. Гэхдээ ганц нэг өмд тамирын өмд энэ төр хасаад цүнхэж хоослоо явнаа л гэж бодож байна да. За ингээд таксинд суугаад Эрдэнэт рүү явъя. Камер руу ярина. Оргон андарна. Нэг замын цэгдаа явж байна. Ногоон гэр ласч байна. Гэс зам гарыг. Гата бүр амар халуун байна. За. Ясаар одоо гэрийн гата хэлж байна. Өнөөдөр уг нь хот явна гэж билетийг бичүүлсэн байсан чинь буруу бичүүлсэн шиг өдрөө андуураад хотод уулзах найзууд маань өнөөдөр буруу өдөр бичүүлсэн байна. Тэгээд авч билетээ буцааж зөв билет бичүүлнэ. Зэ чип хон хэлээ. Ата бүрээ баралсан байна. Хүү нүүр мөр хараа.
За өсөөд суулъя да. Ус мус амар болжээ.